Тэтгэврийн их сургууль. Монголчууд тэнгэрт хөвөх үйл байдал нэгдэн нэлбэс гүйл хурж аадар үрхэн адил хөнөөл болмог задарч бодрвол үйл сарниж аадар арилахын адил амгалан тогтмог эвлэршгүй дайсны зочин болгосны сүүлэр нөхөр болгоё тэр цагт дайсан гэж үгүй болно гэгчлэн сургаж асан Нурхайч Баатар 17 дугаар зууны их буюу 1616 онд зөрчидийн олон аймгийг оройлон дагуулж хэтэ алуу гэх газараа улс байгуулж бие хаан эзэн өргөсөн монголчуудын хувьд төсөөлж байгаагүй. Улс төрийн түүхэнд цоошин үзэгдэл үйл явц байлаа.你呀苦啦飞啊哩不It will soon be over. Look! Худлаг үед тэд гадагш чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа явуулах болж Монголыг өөртөө нэгтгэхийг санаархаж эхэлв. Монголын язгууртнууд нэгдмэл байдлаа хадгалах, тэдний бодлогыг сөрөх гэж оролдсон боловч бүтлгүүдэжээ. Манжийн санаархлыг эсрэг үзэх сүүлчин их хаан лэгдэн 1634 онд шар талаг их газараа бодоо өвчнөд нэрвэгдэн тэнгэрт халилаа. 1636 онд Мөгдөн хотно Өмнөд Монголын 16 аймгийн 49 ноёд чуулж Манжийн 2 дахь эзэн хаан Абхайг Монголын их хаан болгон өргөмжлөв. Дотоодын самунд идэгдсэн халахын ноёд 1688 оны 9-р сард ар элстэй их газараа чуулган зарлаж Манжийн хааны эзэн эрхийг хүлээн зөвшөөрлөө. Үүний дараа Монголын сүүлчийн тусгаар нутаг Зүүн гарын хаан тулс 1755 онд Манжид эзлэгдсэн байна. Ингэснээр монголчуудын тусгаар байдал устж Манж дайчин гүрний бүрэлдэхүүн хэсэг болж хувирв. Мөнөөх Нурхайч Баатараас хэвт ёсны эзнийг хүртэл нийт 12 хаан төр барьсан бөгөөд эдгээрийн дотроос Монгол луга нэн холбоотой Нурхайч, Абхай, Инх хамгаалan тэнгэр тэтгэгчгэх 4 хаан болно.
Тэгвэл дараагийн хаадын үе тухайлбал сачунга пэсэн буюу саашаал эрүүлт, доороо элдэнгэ буюу төр гэрэлт, гүвчи элгэнгэ буюу түгээмэл элбэгт, энингэ дасан буюу бүрэн засагч, бадранга доороо буюу бадаргуулт нарын үед журамлан захирагдж тусгай хууль цаазаар ёсчлогдох болжээ. Юуны түрүүнд монголчуудыг засаг засаглалын хувьд жижиглэн бутаргаж харилцан нэг нэгэнтэй үл захирагдах олон засаг хошуунд хувааж үл итгэлцэх байдлыг улсын үндэс болгожээ. Нөгөө талаар бөөгийн шашин сүслэх догшин монголчуудыг бөөс хуурсч алж үл зүрхлэх бурхны шашныг үнэнч хувиргуул болгосон байна. Монголчуудыг хүлцэнгүй соёл захируулахын зэрэгцээ түүх соёлоо умардах байдал руу түлхэж төр гэрэлт хааны үеэс эхлэн 3 жил тутам эзэн хааны номын өргөөнд авах нэрийдлэр түүхийн ном зохиол цуглуулж шатаа хуулийг хэрэглэх болжээ. Худагт хувилгаад найр наадам шашин суртахуунаар монголчуудыг бурхаглан хордуулж үеийн үед оюун санааны доройтолд оруулжээ. Үүнээс гадна эд баялаг нэр алдар горилох нүүдэлчдийн язгуурын мэс чанарт тулгуурлан отго жинсний эцдэг өсгөлгүй уралдаан бий болгосон юм. Дүгнэн үзвэл манж нарын дарангуулын үе монголчуудын хувьд оюун санааны доройтлын бүхэл бүтэн нэгэн үе байлаа. Adale musa sa kapten be oilo hon tap tuli jalan de sini buya ye bi mancui mafali adale musa sa kapten be oilo hon tap tuli jalan de mini buya ye bi Sing bơi de vô lê bất thập khơ Sing mù khun de phơ de tâm bơ ớt khơ Sing si lơ tâm mơ cáp thá hào Hồi hẳn ya ba de bì nì Mình nê bơi de vô lê bất thập bù hơ bì Sing mù khun de phơ de tâm bơ ớt thù hơ bì Mình si lơ tâm mơ cáp thá hào bì Hồi hẳn ya ba de bì nì Musa Sasa Kaptasina Kaptasina Musa Sasa Kaptasina Kaptasina Adale musa sa kapten be oil hon tap tuli jalan de sini buya ye bi mantui mafali adale musa sa kapten be oil hon tap tuli jalan de mini buya ye bi Sing bơi de vô lê bất thập khơ Sing mù khun de phơ de tâm bơ ớt khơ Sing si lơ tâm cáp thá hào Hồi hẳn gu ba de bì nì Mình nê bơi de vô lê bất thập bù hơ bì Sing mù khun de phơ de tâm bơ ớt thù khơ bì Mình si lơ tâm cáp thá hào bì Hồi hẳn thu ba de bì nì